Хөдөө аж ахуйн маркетинг төсөл үзүүлж байна. Малын тэжээлийн хэрэгцээг тодорхойлох, тэжээл бэлтгэхэд анхаарах асуудал. Нэгдсэн үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн мэдээгээр цөлжилтийн аюулд дэлхийн 110 улс орон өртөөд байна. Сүүлийн үеийн наривчилсан судалгаагаар Монгол орн цөлжилтийн онц аюултай улс орны эхэнд буюу 12-т бүртгэгдсэн байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицох тухайлбал цөлжилт, ган, зуд, цаг агаарын гинтийн онц аюултай үзэгдлээс үүсэж байгаа эрсдлийн нөлөөг багасгахын тулд мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймээс хөдөө аж ахуйн маркетинг төсөл малын тэжээлийн хэрэгцээг тодорхойлон тэжээл бэлтгэхэд анхаарах асуудлаар цуврал 5 хичээлийг та бүхэнд хүргэж байна. Эдгээр хичээлийг хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны доктор Дүгүрсүрэн хөтлөн явуулах болно. Нэмэгдэл тэжээл. Өвөл хаврын улиралд тэжээл дутагдж байгаа хуурай бодис түүнд дагуулгадах шимт ба биологийн идэвхт бодисын нийт хэрэгцээг нэмэгдэл тэжээл гэнэ. Хонин нэгжид шилжүүлсэн бэлчээрийн Монгол мал хоногт 1.7-оос 2.1 кг хуурай бодис идэх бөгөөд энэ нь тодорхой хэмжээний шимт биологийн идэвхт эрдэс бодисыг агуулж авах ёстой. Энэхүү шимт ба биологийн идэвхт бодис бүхий тэжээлийг мал сүрэг бэлчээрийн зуны ногооноос илүүдэл хэмжээтэй, намар бага, харин өвс хаврын борг өвснөөс дутуу хэмжээтэй авч байдаг. Шимт бодис гэдэг маань нөгөө тэжээлд байгаа шимт бодис тэжээлтэйг ингээд суг ингээд аманд орлоо тийм. Тэгээд энэ маань задраад шингэх шимт бодис болно. Энэ маань цаашаа нөгөө нарийн гидсэнд ороод гидсний ханаар шимэгдээд нөгөө цуснд ороод тэр маань бүх эдэсэд очино. Мах, өөх, яс, сүү болж ус ноос болж арьс болж яс маань томорч ингэж одоо сүү сайл маань нэмэгдэж ингэж явах жишээтэй. За биологийн идэвхт бодис гэдэгт нь ферментүүд, гормонууд, витаминууд орно. Энэ маань тэр одоо шимт бодис өөх болох, мах болох, сүү болох, үсноос болох тийм ээ. Энэ процессыг хэдэн зуун дахин төрөсөж өгж байгаа. Ийм хурцгуур. Эрдэс бодис бол аль алинд нь ороо явж байгаа. Хурцгуурын одоо нөгөө хурцгууны үүргийг гүйцэн, үүрэг гүйцэтгэх нь эдэс үүсэх одоо тэр процессыг одоо гүйцэтгэнэ. Нэмэгдэл тэжээлийн ач холбогдол. Нэмэгдэл тэжээлийн ач холбогдол их. Дараах 3 асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэж байгаа юм. Үүнд мал сүргийн тэжээллэг маллагаанд жил бүр дутагдж байгаа шимт биологийн идэвхт эрдэс бодисын дутууг нөхөх, мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, бүс нутагт тохиолдож байгаа ганцуудын эрсдлийг бууруулах. Нэмэгдэл тэжээлийн хэрэгцээ. Бэлчээрийн дороотл болон ганцуудын эрсдлэгтэй байгаа учраас мал эрдэс тэжээлийн дутагдалд орох нь нийтлэг болсон. Бэлчээрийн ургац өвөл хаврын улиралд 30-50% багасж, шимт чанар нь 50-70% буурдаг. Бэлчээрийн борог өвсөнд уураг, хялбар шингэх нүүрс усны хэмжээ бараг 2 дахин буурах ба витамин эрдэсүүд үгүй болох байдлаар тэжээлийн сувиллын чанар шууд мууддаг. Өвөл хаврын улиралд цагаагаар эрс хүйтэрж хүчтэй салхи шуурганы улмаас мал бэлчээрлэх хугацаа бараг 2 дахин богиносно. Өвөл төлөлөх малын хээл хүндэрч мал сүрэг зун намрын улиралд авсан тарга хүчнийхээ 20-30%-ийг алдаж ондордог. Энэ нийт тэжээлийн хэрэгцээг 2 хувааж болно. Нэгдүгээрт нь байнгын хэрэгцээ, нөгөөдгт нь ганц зуудтай эрсдэлтэй үед бэлтгэх тэжээлийн хэрэгцээ гэж ийм 2 хэрэгцээ байж болно. Байнгын хэрэгцээ гэдэг нь ер нь төлөх их мал бол ондорохдоо нэлээд одоо хээлээ тэгт төлөсний дараа сүүгээр одоо дамжуулж тэжээх энд бас асар их энерги алдагдана. Турж эзэн
ядарч ондорно. Ийм учраас жил болгон одоо тарах хүч бүрэн авахулж явах шаардлагатай. Үүний зэрэгцээгээр одоо кээлийн сүүлийн одоо хагасаас эхлээд одоо байнгын тэжээлд нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай. Нэмэгдэл тэжээлийн хэмжээ маань нэг 80 кг хуура бодис өвстэй тэнцүү ийм тэжээл байх шаардлагатай. Тэжээл үйлдвэрлэл ба бодлого зохицуулалт. Тэжээл бэлтгэх асуудал бол дараах хүчин зүйлсийн цогц юм. Нэгдүгээрт хүний хүчин зүйлс, хоёрдугаарт техник, технологи, гуравдугаарт тэжээл бэлтгэх түүхий идгэсэн 3 цогц асуудал юм. Хүний хүчин зүйл. За хүний хүчин зүйл гэдэг маань хүний санаачлага, идэг зүтгэл, дадлага туршлага гурвыг одоо тэр багцарсан тэр нийл одоо цогцыг л одоо хүний хүчин зүйл гэж нэрлэж байгаа юм. Хүний энэ хүчин зүйлийн оргил дээцэг нь энэ багаар хамтарч ажиллах чадвар байгаа юм. Энэ багаар хамтарч ажиллах чадвар гэдэг бол ер нь одоо дэлхийд хамгийн одоо чухалчилж үздэг ийм зүйл. Техник, технологи. Техник гэдэг маань одоо ашиглаж байгаа энэ багаж хэрэгслүүд байна. Технологи гэдэг нь тэр тэжээл бэлтгэх арга ажиллагаа гэсэн зүйл. Тэгэхээр бид тэжээл бэлтгэх одоо багажгүй байх юм бол ер нь тэжээл бэлтгэх ямар ч арга байхгүй. Ер нь гартаа одоо ямар нэгэн багаж барьж ижил одоо энэ ажлыг амжуулна. ఇలా багажгүй хүн болоод ер нь тэжээл бэлтгэх одоо ийм арга одоо байхгүй. За энэ багаж тоног төхөөрөмжийг одоо 3 хувааж үзэж болно. Нэгдүгээрт нь одоо гар багаж, хадах багаж, хураах багаж төхөөрөмж. Тэрийг одоо жижигэлж хэрчих юм уу, дээрэмдэж одоо нунтглах одоо ийм гар багаж гэж байна. Цахилгаан гар хадвар. Тийм. За цааш нь одоо жижиг аварын энэ тэжээлийг хэрчих жижигэлж хэрчих, дээрэмдэж нунтглах ийм малчны хотонд ажиллах боломжтой жижигхэн гар багаж байна. Гар хадвар байна. Гар хаяур байна. Ийм одоо олон янзын тоног төхөөрөмжүүд. Ердийн одоо нэг жижиг хайж одоо хутгаар бол одоо тэжээл бэлтгэх болоцаагүй. Тэжээл бэлтгэх түүхийд. Цаашид чанартай хүрэлцүүц хэмжээний тэжээлийг тогтмол бэлтгэж байхын тулд сайн хадлангийн газартай байх. Түүнийгээ байнга тортож, сайжруулах, тармил хадлан бий болгох. Тэжээлийн чухал ач холбогдолтой ургамал ашиглан янз бүрийн тэжээл бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Малын тэжээлийн ургамал ер нь хэд хэдэн үндсэн үзүүлэлттэй байдаг. Нэгдүгээрт нь эдэмж, хоёрдугаарт нь тэжээлийн чанар одоо шимт чанар, гуравдугаарт нь биологийн идэвхит бодис гэж байдаг. Энэ биологийн идэвхит чанар. Дөрөвдүгээр нь эрдэс бодис чанар гэсэн ийм хэд хэдэн үзүүлэлт одоо гол чухал үзүүлэлт байдаг. За энэ бэлчээрийн ургамлыг ингээд авч үзэхэд бас хэд хэдэн одоо амтны хувьд эдэмжийн тухайд нь авч үзэхэд хэд хэдэн шинжтэй. Нэгдүгээрт нь их сайхан амтлаг одоо тийм сайхан зөөлөн одоо амттай өвс ургамлууд байна. Жишээлбэл одоо ерхөг байна, хазаар өвс байна, кяг мэтийн. За тэгээд өшөө сайхан одоо бэлчээрд ороод ирэх юм бол согоовор, сибирь өлөнг, дагуурын өлөнг, эмзэг төрүүт өлөнг гэх мэт. Тэгээд тэрнээс гадна одоо хадлан бэлчээрийн хаан гэж нэрлэгддэг одоо буурс ургамал байна. Жишээлбэл царгасыг хадлан бэлчээрийн хаан гэдэг. Үүнээс гадна күцэнг, хошоонгор, хошоон гэдэг ванду гэдэг одоо тармил нэг олон нас ургамлууд байна. Эдгээр ургамлууд бол бүгдээрээ сайхан амтлаг, сайхан үнэртэй, сайхан амттай малд одоо идэхэд их одоо идэм сайтай өөрөөр дуршил сайхан бий болгож байгаа. Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс малын тэжээлийн хэрэгцээг тодорхойлон тэжээл бэлтгэхэд анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Хичээлийг хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны доктор Дүгэр Сүрэн хөтлөн явууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хөдөө аж ахуйн маркетинг төсөл